Дэлхийн 1-р дайны хамгийн алдартай бөгөөд Америк улсын түүхэн дэх анхны түрүүч цолтой нохой болох Баатарлаг Стүүби нохойн түүх. Стүүби эзэнгүй гудамжны нохой байсан бөгөөд 1917 оны 7 дугаар сард Йейлийн их сургуулийн кампусын талбайгаар тэнүүчлэн явж байхад нь Франц улсад байлдахаар явж байсан 102 дугаар явган цэргийн ангийн Джеймс Роберт Конрой гэх зэрэг анх хараад бяцхан өхөөртмөр Стүүбиг өрөвдөн тижээхэр шийдэн хөлөг онгоцонд нуун авч явсан боловч түүнийг дарга захирагч нь мэдээд Стүүбиг буцаах гэсэн боловч өөдөөс нь гар сунган мэдчилж буй түүнийг хараад үлдээхэр шийдсэн гэдэг. Францад дайны талбарт очисон дараагаа удалгүй өөрийгөө ямар хэрэгтэй үн цэнтэй болохоо батлан харуулж эхэлсэн байна. Стүүби өөрийн тал болон дайсны талаа үнэр хэл яриагаар нь ялгаж чаддаг байсан бөгөөд эмч нарыг дагуулan шархатсан цэргүүд дээр чимээ өгч аваачдгаар барахгүй эмч нар очих боломжгүй үед шархатсан цэргүүдийг ганцаарангийн үлдээхгүй тулд хань болдог байлаа. Мөн тэрээр зүг чигээ алдсан болон төөрсөн цэргүүдийг газарчлан бааз руу нь хүргэж өгч буцаадаг бөгөөд өөрөө ч нэг удаа төөрч байсан юм байна. Эд галын цэг дээр үр гүйцэтгэдэг байсан Стүүби хортхийнд хордож байсан бөгөөд үүнээс хойш хортхийг үнэрлэн ялгаж чаддаг болсноос гадна хортхийн баг үргэлж зүүдэг байжээ. Нэгэн шөнө хортхийн аюулыг мэдэрч унтаж байсан цэргүүдийг сэрэн олон хүний амь аварч байсан байна. Үүний дараа тосгоны зарим эмэгтэйчүүд түүнд зориулж бяцхан цув ойж өгсөн бөгөөд тэр цувыг нь Стүүбигийн нэрээр гойж холбоотон улсуудын туг далбаагаар чимгэлсэн байна. Тэрээр уг цувыг насан туршдаа өмсчээ. Түүний бас нэгэн Баатарлаг гавьяан Германы тагнуулчдыг олж илрүүлэн өөрсдийн цэргүүдээ эртэл аргацааж тулалдсан явдал юм. Эдгээр амжилтынхын төлөө Стүүби нь түрүүч цол хүртэж Америкийн зэвсэг түвшинд цол авсан анхны нохой болжээ. Стүүби 18 дугаар зууны Франц дахь Траншейны 102 дугаар явган цэргийн ангид алба хааж 4 довтлогоо 17 тулаанд оролцсноор түүний дайн дуусаж гэртээ буцсан юм а. Тэрээр эх орондоо ирэхэд Америк нэгдсэн улсын армийн командлагч генерал Джон Першингээс хүмүүнлэгийн нийгэмлэгийн медалийг гардаж авсан байна. Алдарт нохой цагаан ордонд зочилж эцэст нь Уоррен Хардинг, Кельвин Коллеж нартай уулзсан байна. Тэрээр олон парадад жигсэж насан туршдаа Америкийн легионы гишүүн болж тэр ч байтугай алдарт жүжигчин Мэри Пикфорттой хамт водевилийн жүжигт оролцсон байна. Стүүби нь өөрийн эзэн болох Конройтой аз жаргалтай амьдарч байсан ба 1926 оны 3 дугаар сард унтаж байхдаа үхсэн байдаг. Түүнийг нас орсон гэж сонсоод олон алдартнууд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд түүний дурсгал зориулж 2018 оны 5 дугаар сард Стүүби салют нэртэй хүрэл хөшөөг босгосон байна.